Ach, wie schön ist das hier, bitte. Йоо, миний амьдрал бол зүгээр ингээл автобусны буудлын руу гүйсэн гүйлт заяа. Энэ суудаг S-Bahn маань замын засварт орчихсон. Хай. За тэгэхээр би шүний хэлжнээсээ уучаад одоо өрлөг орж явна цаг. Төлж байгаа. Таны 8 цаг 20 минут болж байна. Тэгээд 7 цагт буучаад тэгээд эрсрэл 8 болчлоо. Тэгээд сэтэлгүүрээс нэг бэлэн гулиав авчаа. Тэгээд нэг унд авчаад одоо сууч ирчээд хоол их залхуураад ингэ түрээд чигж удаад. Миний нүүр бүр ингэ туслагдсан баг юм. Окей, би тэр өрөнд орж ирлээ. Тэгээд эхний өдрийн шөнийн хэлт туслаа. Би 2 өдрийн шөнийн хэлттэй байгаа энэ талаар. Тэгээд дахиад 2 7 дараа 2 өдрийн шөнийн хэлттэй. Тэгээд 2 хууч мод жаглаа гайгүй нэг яхтар ядрахгүй л тавчхан юм шиг гэж бодлоо шүү дээ. Тэгээд эн чинь нөгөө нэг өөр нь бич одоо психиатр байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тийм амар акут тийм яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай бодлого тийм болохгүй. Тэгээд өвчнүүд нь ер нь бол ихэнхдээ унтаад тэгээд 2 цаг тутамд нэг удаа явж өвчнүүдийн өрөөгөр явж унтчих юм уу яаж ингэдгийг шалгаад тэгээд хэрэг басаад ингээд унтаг байгаа өвчнүүд юм бол яагаад унтах байгаа юм хэрэгтэй юу татна гэдгийг нь асуугаад тэгэл тэрнээс шил ер нь бол нэлээд сайхан амар тайван байж байгаа л гэрлээ. Өрөөний шүний хэлж маань хэдэд эхэллээ. 20 цагт эхлээд тэгээд 6 минутанд дууссан. Тэгэл тараал ирж идэл 8:20 болчихлоо. Дөө. Тэгээд шүний хэлтэнд дүүлээ байсан бай гэхээр нэг 2 одоо флеге персонал тэгээд нэг дахиад флеге персонал гэхдээ тэр бол бид нарт хамт юм хийхгүй яагаад тэгэхээр Rufbereitschaft гээд манай нөгөө төв эмнэлэгчийн Дортмунд гэдэг болохоор хэрвээ тэр төв эмнэлэгтэр ямар нэгэн хүний тийм хэрэг мэрэгтэй гараад нэг хүн өвчтөмжтэй ч үддэг ч юм уу тийм ямар нэгэн хүний дутагдaltaр хам бол тэр хүн Дортмунд руу явж туслахаар очино. Тэгээд тэрнээс юу нь бол хоёулаа тэгээд би ч нэ сурч учраас мэдээж би тоологдохгүй. Гэтэ би гоё зөндөө хэм өнөөдрийн тенсэн дээр бол сурч авлаа. Юмнуудыг бүгдийн 43 өвчт байсан. Манай штатсан дээр 43 өвчтний өглөөнийх нь юмнуудыг бүгдийг билээд бас хамгийн амар нь нөгөө хуучин клиникум мэдээд ажил байж хаад болохоор бид нар чинь ингээд шүний ээлжинд бас 40 хэдэн өвчтний өглөөний юм, өдрийн юм, оройн юм тэгээд дээрэс нь нөгөө юунуудын инфузион тусал гэдэг нэр нь антибиотикум тэгээд бүгдийн бэлтгэх хэрэгтэй болчихсон юм баггүй юу. Тэгсэн чинь энд болохоор шүний ээлжнийхэн болохоор өглөө нь уух эмийг төхөн бэлтэн. Тэгээд өглөөний ээлж ирчингүүтээ өдөр 2 цагаас уух эмийг бэлтэн. Тэнгүүтээ өдрийн ээлж ирчингүүтээ орой 20 цагаас уух юм, 22 цагаас уух эмийг бэлтэн заяа. Тэгэхээр ингээд шүний ээлжнийхэн бүр ингээд амар ачаал байхгүй амар гоё байхгүй юу. Тэгээд 3 дахь өдөр болгон эмнийхээ захиалгыг меди биштэлэнгүй хийдэг юм байна. Тэгээд тийм болохоор өчигдөр өнөөдөр чинь ингээд 4 дахь өглөө өчигдөр 3 өдөр байсан болохоор бидэд меди биштэлэнгүй хийсэн. Тэгээд маргааш өнөөдөр оройн ээлжинд дээр болохоор 4 өдөр болохоор эмийн захиалгыг болохоор арай жоон 3 өнгөрч магадгүй байх гэж бодож байна. Тэгээд бид 3 ээлжлээд унтахаар алсаахгүй би бүр гахтай унтаж болно. Чи гэдэг хинт чилж болохгүй шүү. За чи тэрнтэй ингээд шүний хэлэнд гарч байгаа бол унтаж болохгүй. Надад болж байгаас унтдаггүй. Чи ингээд бид хоёртой байгаа болохоор ингээд унтаж болно гэд. Тэгээд нэг цэвэрхэн өвчтний ороос ахгүй. Тэрэн дээр тэрийг юуаж аваад түрж аваад нэг манай нэг яриа идэг юм сол өрөөдөг байхгүй. Тэр өрөөнд орж аваад би яг 3:30-аас гэл унтах гал хөвцөхгүй юу. Тэгээ намайг 5:30 хүртэл унтаж болно гэдгсэн. Тэгээд заа гэдэл орол яг унтчихсан чинь юу яагаад нөгөө хөвшгав гэдэг зүйлээ. Нөгөө том онгоцны нөгөө түн хөвшгав. Зөвлөгөө. Нисдэг тэрэг.
гэдэг л үү нэг ингээд амар чимээтэй байдаг. Тэр нэстик тэрийг яг 4 цагаас ихсүүлээд баг нэг 40-50 минут ингээд бүр манай тэр рилтэйсэн заяа би бүр би нэг чимээ амар чанга болохоор ерөөсөө сонсогдоод унтаж чадаагүй тэгж байгаа нэг 4:40 4:50 болж хат би нэг уурцсан цэмжиг ангиж бодоод байгаа. Тэгээл нэг 5:30 хүртэл нэг бас их өөрхөн жоох унцаа. Тэгээ би одоо нэг яхад тийм мэдрэхгүй юм шиг байна гэж бодож байна. Тэгээд ээлжилж унтаа. Тийм байна. Өөрчий ялаа. Энэ гоё шөнийн ээлжинд бол сайхан чилиг л байд юм байна. Сайхан тайван сайхан тавар байж гал ирлээ шүү дээ. Нөгөө хуучин клиникумд байдаг байхад яг нөгөө тэр нөгөө хаалганы цагтаа байдаг очно. Бүр суугч завуултгүй бүр амар завгүй тэгэл амар ядарсан юм тун л орж ирэл унтахын төсөлчдөг лсэн чи би бодвол нэг ядарсан юм байгаа л. Тэгтээ яг дунд нь л та. Яг тэр би нөгөө дийн сэтгэлгээс за нэлийн юу яж магадгүй амар альж магадгүй гэж бодоод 2 энержи уучаа. Тэгээд бас өмнө нь унтсан 3 цагаас 5:30 хүртэл нэг 2 цаг 30 минут унтсан байхгүй юу? Өөрийгөө бэлдээд тэгсэн чинь тэр мөр бол нэг хатах шаардлагагүй лээч. Тийм байна. Тэгээд сая дэлгүүрээс юу авчлаа? Бэлэнгүүл яаш авсан мэдэж босч ирчээ тэрийг сайхан болгож идээд тэгэл усан орчлоор энэ хайлчинд дахиад явна да. За тэгэхээр хүмүүс өнөөдөр л 5 өдөр байгаа. Би өнөөдөр 2 өдрийн шөнийн хэлнээсээ бууж ирчээ. Тэгээд нэг жоох унтаж агаад босч ирээ. Тэгээд сая IKEA яваад намайг явуулсан картаа. Тэр шүүгээ авлаа. Тэгээд сая энийг барьж дууслаа. Тэгээд тэндээ бас нэг юм бит болсон. Яг энэ дээр байдаг шиг юм ханийн үлгүүр, ханийн тавиур гэх юм уу? Тэн дээр нөгөө бахан ном яах гэдэг байхгүй юу? Тэгээ одоогоо юмнуудаа янзлыг гэсэн чинь нэлийн жоохон нойр хүрэл яваад байна л да. Манай шанталдаг ч юм уу яадаг ч юм билээ гэж боддоо л байна. Окей. Тэгтээ би ямар гоё баяртай байна гоё ингээд шүүг авцаад байгаа юмнуудаа ингээд амар гоё эмгэгтэй байлгандаа гэж боддог. Тэгэхгүй бол нөгөө юмнууд маань ингээд амар овоороо тэгээд эмгэг замбраагүй байгаад хахаар тэрэндээ ингээд жоохон ингээд өөр ингээд жоохон бухимдаа л яваад байгаа байхгүй юу? Бас байхгүй юу? Одоо ингээд тэр маань ингээд байхгүй болж байна. За тэгэхээр сая нөгөө авсан шүүгээ, номын тавир мавир дээр бүгдийн юмаа тавиад энэ хавьгаа цэгцлээд амар гоё болсон. За одоо би танарт харуулъя. Энэ шүүгээ маань ингээд гоё болчлоо. Энэ ам маань ингээд амар цэгцтэй болчлоо бас. Тэгээд энэ дээр гоё ингээд номнуудаа тавьсан. Сайн байна. Нэг гоё юмаа цэгцлээд тавьсан чинь нэг гоё болчлоо. Одоо бас нэг өөр цэгцлэг юм байна. Цаг одоо 11 болж байна. Жохон цэгцэлж чад гэл. Унтан да. Цаг одоо өглөөний 5 цаг 40 минут болж байна. Харагч байна тэнд. Өнөөдөр би 5 өдрийн өглөөний хэлж байхгүй юу? Тэгээ бүр амар ядраад би өчтөр айлт хончоо тэгээд айлт хонсон үедээ ажил руугаа явахдаа би 4 цаг 45 минут гэж айлаас гараад тэгээд явсаар магаад 6:30 шиг жилтэй шүү дээ байхгүй юу? Тэгээ ажил дээр очиод амар их алхаж барьдаа тэгээ миний хөлбөр амар өвдөж байгаа байхгүй юу? Ингээд чинчгнээд ингээд жирэмсэн татах гэдэг нэг яг мэддэг байгаа байхгүй юу? Тэгээд тэр өнөөдөр ягаад ч барахгүй маань гэж сая өнөөнд явж байхдаа бодоод тэгээ буцаад гэрлэг хүрээд ирлээ. Тэгээ сая стационд руугаа залгаад өнөөдөр би ингээ өөрийгөө хүчтэй гэж мэдэгдэж байна гэд хэлээд тэгээ сургууль руугаа имэйл бичээд хүчтэй гэсэн имэйл. Тэгээ одоо нүрэндээ төрсөн нарны зорилгочод унтлаа. Аюу. Тэгвэл ажил дээр бүр ингээд амар замбрааг халахдаг байхгүй. Тэгээ би хитэн одоо өглөө хитэн автобус авч явж байгаа юм байл. За би тэр айлт хонох юм бол өглөө нэг S банаар явж байгаа.
4-5 цагаас унаан ирдэг. Тэрэнд суугаад 5:18 төшөө 5-аас тэр буугаад тэгээ 5:28-аас дахиад Эспанийн шинэ Эрсацверка гэдэг нөгөө зам нь явахгүй байгаа гэсэн. Тэгээ тэрнийх нь автобусанд суугаад тэгээ Масн гэдэг газар буугаад тэр газар нэг 6:15-г очичтий. Тэгээ нэг 2 минут хүлээж идэл дахиад нэг автобус ирдэг. Тэр автобусанд сууж нэг яваад 6:26 мөргөө болж яхад автобусны буудлын дээр буугаад ажил руугаа маш хурдан алхахад 6:30 болж яхад яг юугаа дараад цаг уншуулдаг карта дараад тэгэл юу бага эхлээл миний ажил эхлэндээ. Тэг би нөөс үлдээ ажил дээр бүх юма мэддэг болцсон чинь баг бүгдийг хийгээ заяа би бүр амар янтраад ёо би бүр яг сүнсээ үлээд тааш гэнэ. Тэгтээ сүнсээ үлэх шаардлагагүй одоо зөвхөн шууд нарны сарлалуун болно гэ. Тэгээд тийм буцахтаа заяа за ингээ явахдаа би 3 юм тавьчих явдаг заяа. Буцаж ирэхдээ тэр унаа гэдэг газараас заяа. Эхлээд ажиллагаа хажуудлаас нэг автобусанд суугаад Hauptbahnhof руу тэгээд тэнд дуг нь ажлыг 2:42 тардаг байхгүй юу? Тэгээд тэр автобус нь яг 2:58 юм уу 50-с болж хахад Hauptbahnhof дээр нь очтیں۔ Тэгээд миний суух хөстэй цуг яг 2:50-с зүтэлдэг байхгүй юу? Тэгэхээр би ингээд автобусны буудлаас галтэргний нөгөө Глайс руу очих хүртэл нэг 3 минут алхах штэ. Тэгэхээр хайдаа тэр цуугаа алдчихна. Эсвэл цууг нь хоцролтой хамбал яваа юм чинь. Тэгээд эсвэл тэр цууг нь уучна. Авс болно болчихно, явах болчихно. За хэрвээ тэгээд тэр цуугаа алдчих юм бол би дахиад нэг өөр автобусанд суугаад Камн гэдэг газар очиод бас нэг 20 минут орчим яваа. Тэгээд Камнасаа галтэрэн цуугаад Дортмунд Hauptbahnhof-оос U-Bahn-аас суух гэж ирдэг заяа. Тэгэхээр ажиллаад харчаа би ингээд за тэр автобусыг авна. Тэр цугийг авна. Тэгээд U-Bahn авна 4 удаа ёо. Дамжиж арих гэж нэг юм 4 цагт гэж дэрэн за. I'm just tired. Машин тавьсан бол амархгүй гэж бодож байгаа. Окей. За. Ich habe dich gelb gemalt, weil du bist Asiatin.